Би далаад маш их дуртай. Тэгээд би анх удаа далаа харах үедээ хүмүүсээс жаахан холдож байгаад уйлжсэн. Тэгээд нэлээд хэдэн жилийн өмнө би бас Facebook дээр нэг зураг тавьжсэн л да. Нэг анх удаа далаа харж байгаа зааны тугал гэд ингээд бүр урд хоёр хөлн дээрээ өвдгөл суучаад далаараа бүр хамаг нүрээ ингээд хийцэн. Би яг тийм байдалд орж исэн. Тэгээд би далайн эрт амьдрий гэж үргэлж боддог. Энэ бол миний хамгийн том мөрөөдлүүдийн нэг. Тэгээд би өөрийгөө анзаараад исэн чинь би гадагшаа явмаар байна, гадаадд суралцмаар байна, би хөгжмөр байна, сурч мэдмээр байна гэсэн одоо миний зорилго болгоны арталд дандаа далаа байгаад идэм байлээ. Би тэгээд дандаа далаад авирхан хотуудыг далайн эрэгт амьдрах боломжтой газрууд ингээд сонирхоод идэм байлээ. Тэгээд би сүүлдээ одоо би ингээд өөрийгөө анзаарахаар миний зорилго тэр сурч мэдтэй холбоотой биш. Би зүгээр л далаа явах гэдэг байгаа байхгүй. Тэгээд одоо би тэгээд ичнэгээр одоо нөгөө сэтгэл зүйн докторантурт сурч байгаа. Тэгээд болж л байна. Тэгэхээр асуудлын гол нь талаад юусэн биш байсан байгаа байхгүй. Тэгээд би хамгийн сүүлд далай дээр очиод тэгээд ийм нэлээд өндөрлөг ийм товцог дээрээс далайг хардаг газар ингээд суугаад байжсэн чинь миний хажууд нэг эмэгтэй гадаад эмэгтэй сууж исэн. Тэгээд бид нэр зөндөө өөр хүмүүс байсан л да. Тэгээд тэр эмэгтэй миний хажууд сууж исэн. Тэгээд тэгсэн чи тэр хэсэг байжгаад би анзаарсан чинь тэр эмэгтэй ингээд онлайнаар нэг хичээл сонсч исэн. Тэр нь ингээд орс хичээл. Тэгээд би бодохдоо сони юм аа. Энэ эмэгтэй хэрвээ бит хоёр нэг багшийн шавнар байвал яах вэ? Бит хоёр яг адилхан нэг хичээлийг ингээд авдаг. Тэр өөрийнхөө их оронд, би өөрийнхөө их оронд ингээд үздэг байж чад. Яг энд ингээд хоёулаа яг нэг хичээлийг ингээд үздэг бол яах вэ? Гэл бодсон чинь би яг тэр нөгөө нэг багшигаа би сансан. Тэгээ манай багш нэг цэцэгт аягүй дуртай. Тэр цэцэг нь болохоор халуун оронд ургадаг. Тэгээд тэр цэцгийг багш маань өөрийнхөө цэцэрлэгт тарий гэж их мөрөөддөг байсан юм байлээ. Тэгээд одоо ганцхан улиралтай ч юм уу үргэлж дулаанаараа зунаараа байдаг газрын цэцэг. За одоо өсрөл хоёр улиралтай байлгүй дээ. Дулааны улирал, борооны улирал гэдэг. Тийм цэцгийг 4 улиралтай газар авчирч тарих бол мэдээж хэцүү шүү дээ. Тэгээ багш маань эхлээд тэрийг судлаад өөрийнхөө би цэцэрлэгт тармаар байна. Би өөрийгөө тэр цэцгсээр хүрээлүүлмээр байна гэд эхлээд мөрөөддөг байсан. Тэгээ дараа нь бодсон чинь хүмүүс зөндөө их энэ халуун орны жимсүүдийг, ургамал, нохоонуудыг ингээд хүүтэн газар авчиж тарьдаг. Маш их хөдөлмөрийн үрээр мэдээж хэрэг ургацсан авдаг. Тэгтээ тэр жимсэн дандаа давжаарсан байдаг. Жижигэрсэн. Тэгээд цэцэг нь ондоо, жимсэн ондоо, өөр өнгөнөртэй ч юм уу болцсон байдгийг сансан гэсэн. Тэгээд энэ бол асар хөдөлмөрийн ургац боловч яг тэр жимсний ургац биш гэдгийг багш маань ойлгосон юм гинлээ. Тэгээд тэр цэцгийг одоо тэгэж ирлийджүүлж өөрийнхөө нутагшуулж өөрийнхөө орон нутагшуулъя гэдэг санаагаа орхисон. Энэ дэлхийд одоо багш маань тэгж хэлж байгаа байхгүй юу? Би одоо явж очсон улс олгондоо одоо тэр цэцэг байна уу? Яаж ургад юм бол гэж үздэг. Би ингээл нүдэн анингууд тэр янз бүрийн цэцэрлэгүүдийг сандаг. Тэр бүх цэцгсийг хардаг. Тэгэхээр тэр дэлхийн цэцгс бүгдээрээ минийх. Тэрийг би заавал өөрийнхөө яг энэ цонхны гадаа байлгах хэрэггүй юм байлээ гэсэн үгийг би яг тэр далаа дээр гинт санаад нэрээ би одоо ингээл нүдэн анингууд миний очиж үзчихсэн бүх далаа ингээ надад харагддаг. Тэгэхээр зэрэг энэ далаанууд бүгдээрээ минийх гэж эхлээд би бодсон. Тэгээд дараа нь бодлоо ингээд цааш нь хөвгүүдсэн чинь би яг өөрөө далаад байж яагаад болохгүй гэж би ингээд нүдэн анихад тэр далаануудыг харах биш. Би өөрөө далаа болоод далаа миний дотроос давлгаалаад нарыг дотроо шингээгээд тэр харагддаг үе төмөн өнгөөрөө харагдаж тэрийг би өөрийнхөө дотроос мэдэрч яагаад болохгүй гэж бодсон. Тэгээд би яг мөрөөдлийгөө төгсгөлд хүрч байгаа юм шиг санагдсан. Тэгэхээр төгсгөл гэдэг бол замын эц гэсэн үг биш байдаг. Төгсгөл гэдэг бол төгс төгөлдөр болно гэсэн үг. Тэгээд энэ мөчөд би зүгээр л би далайг үргэлж харах юмсан. Далайн хажууд амьдрах юмсан. Далайг хажуудаа байлгах юмсан. Би далай дотор орох юмсан гэсэн хүсэл маань төгс төгөлдөр болоод би өөрөө далай болоод тэр гадна л байгаа далайг би бүх далайг өөрийнхөө дотор багтааж байгаагаа мэдэрсэн. Тэгээд би 3 сарын 22-нд нөгөө төгсгөлийн оронд гээд лекцийн бичлэгээ та бүхэнд хүргэх болно. Тэр хүртэл түр баяртай.